За манай монголчууд ч ингээд цахимаар жилдээ 2-3 удаа олонний танилгүйч бай. Аятайхан бие хаатай залуучууд, аятайхан царайцтай хүүхнүүд, залуучууд ингээд яаж хийж байгаа хүмүүсийн анхаарал төртөөд ингээд хил амны бай болох юм л да. Ингээд тэдгээр ингээд хараад ахаар зэрэг хүмүүстэй яг өмөр хүмүүс нь ч байна. Гэтэ ер нь та нарт ямар хамаа байна ер нь те. Та муулж доромжлох хүмүүс нь ч байна. Тэгэл ирчүүдийг нь болохоор наад чи моож, банзал, завхай олон хүүхнүүдийн амьдралаар тоглосон энэ тэнд хүүхэдтэй пааст авах юм байхгүй бол. Хүүхнүүд нь болохоор хормоо суултай, явдал суудалтай, гүүгээтэй янхан өнөөдрийг л бичээд ахыг яриад ах юм л та. Яг хэлгүү. Яг иймэрхүү юм комент бичээд байгаа гарууд чи өөрснөө утасны ард нэг 100-аас дээш килограмтай эсвэл 85-аас дээш килограмтай. Цаадуулчин ч гэсэн яг тэднэр шиг жоох аятайхан бие хаатай царайцтай байсан бол юу өстой нэр хормоо суулмал хормоо байхчгүй заа юу гүйдэл суудал бүр марафонд өстой ойрын цай холын цайд бүр 1 номер авцсан. Хамгийн их тийм явдал суудал гүйдэл суудлын санаатай бодолтой шомбоосон шимбийсэн тиймэрхүү юмнууд байгаа шүү дээ. Санаар цачиг өрөхгүй. Амьдралын хэв маяг нь угаасаа тий хогийн аимшигын тарган сэжгийн үнэртэй. Угаасаа идэж ууж байгаа юм, бодос ханж байгаа юм nologгүй болохоор яаж ч ойлгохтой хав. Тэгээл нэг хүнээс жоохон илүү хүн шиг бие авч явж байгаа илүү хүн шиг нэр сүртэй байгаа хүмүүсийг л зөв элдвэр нь ир имгүй элдвэр нь хилээд л гуццаагаа сууж гин. Ясан дөрөө энэ хүн төрлөختөн чинь бүгд л энэ дотны харилцаа сексэст би болоо үсттэй. Таанаас ч гэсэн цаана бүгд л нэг тийм шамбигансан шимбгэнсэн ингээ сэхэлдсэн тийм санаа бодол байгаа ш. Таанасын санаа цачиж өрөхгүй заа юу. Угаасаа гологдно. Тэр дор хаягдана. Хөөгцэн гач юмнууд.